Сайн байцгаана уу? Миний нэрийг Льюза гэдэг. Би Америк нэгдсэн улсын Вашингтон хотоос ирсэн. Монголд ирээд 1 сар болж байна. Монголчууд их найрсаг, зочломтгой, аливаа зүйлд чин сэтгэлээсээ ханддаг. Үнэхээр тусч хүмүүс. Дайгалан үдсгэлэнтэй, өргөн удам тал нутагтай, сүрлэгээд Монгол орн надад маш их таалагддаг. Харин өнөөдөр би энэ сайхан улсын нийслэл хотын танилцуулахаар шийдсэн юм. Тиймээс Улаанбаатар City Tour-ийн аялын компани зохион байгуулж байгаа сонирхолтой хөтөлбөрөөр аялах гэж байна. Надтай хамт аялаарай. So here we are standing at the 0 point of our city, Ulaanbaatar. So you guys might wonder that why they name it Squatter Square, why they don't name it like maybe a Genghis Khan Square, it's because that the person whose name was Squatter, and above our parliament house, that 3 glass roofs are exactly same as the Mongolian traditional gears roof style. So like this and any other buildings that are our surrounding our square has a different countries and different kind of cultures design. That's why they name it our square is a assembly design square. Эхний зогсоол бол Улаанбаатар хотын төвцөг. Харин тэр урд харагдаж байгаа хөшөө бол 1921 онд Монгол улсыг тусгаар тогтносон улс болоход гол үүрэг гүйцэтгэсэн Сүхбаатар жанжны дурсгалд зориулж барьсан бүтээн байгуулалт. Тиймдээч Улаанбаатар хотын төв талбайг Сүхбаатарын талбай гэж нэрлэдэг. Энэ хөшөөг 1946 онд энэ талбайд сөндөрлүүлжээ. Түүнийг хамгаалаад 14 цагаан арслан гинжээр холбогдсон байна. Энэ 14 арслан бол Сүхбаатар жанжны мөнхийн харуулууд бөгөөд энэ нь бат бэх байдлыг биелэгддэг гэнэ. Харин энэ барилга бол Монгол улсын төрийн ордон. Манайхаар бол цагаан ордон. Төрийн ордны өмнө эзэн Чингис хааны хөшөө байрладаг. Та бүхэн Чингис хааны тухай сонсож байсан биз дээ? Дэлхийн тал Евразийг эзлэж байлдан дагуулж исэн Монголын эзэнт гүрний хаан шүү дээ. Энэ хөшөөг Их Монгол улс байгуулагдсны 800 жилийн ойд зориулан 2006 онд барьсан байна. Чингис хаанаас гадна Монголын түүхэнд их үүрэг гүйцэтгэсэн Өгөөдөө болон Хувлаа хааны суугаа хөшөө 2 талд нь бий. Харин төв талбайн баруун талд нийслэлийн засаг даргын тамгын газар, Монголын хөрөнгийн бирж, Монголын цахилгаан холбоо компани буюу улсын төв шуудан байрладаг бол талбайн зүүн талаар урлаг соёлын томоохон театрууд болох соёлын төв өргөө, улсын дөөр бүжгийн Эрдмийн театр, мөн тойроод 5 одтой зочид буудал болон дэлхийн томоохон брэнд дэлгүүрүүд, Монголын үндэсний болон бусад орны амттай хоолтой ресторанууд байрладаг. Одоо харин дараагийн зогсоол руу явцгаая.
Энэ бол Монголын буддын шашны үлгийн нутаг гэж хэлж болох үз Бурхан шашны төв гандан тэгчлэн хийд. Их хүрээнд 1809 онд Далахын Динж гэх газарт шар сүм нэртэйгээр анх суурин тавигдж 1838 онд 5 дугаар богд Жавцсан дам хутагтын зарлагаар их хот мандлын сүм байгуулагдсан нь өнөөгийн гандан тэгчлэн хийд гинэ. Тэгэхээр 200 гаруй жилийн түүхийг өгүүлэх буян номын дагшин газарт бид ирсэн байна. Хийдийн хоймор хэсэгт 23 м өндөр мэгжид Жанрайсаг бурхан сүндрэлдэг. Энэхүү бурхан нь их түүхтэй гинэ. Богд хаан буюу 8 дугаар богд Жавцсан дам хутагтын санаачилгаар 1911 онд уг бурхныг бүтээн залсан боловч 1938 онд буюу их хэлмэгдүүлэлтийн үеэр хийдийг хааж энэ том бурхан орс сураггүй алга болсон гэдэг. Харин ардчлалд шилжсэний дараа ард түмний хандиваар 1996 онд мэгжид Жанрайсаг бурхныг дахин бүтээж залсан нь энэ гинэ. Энэхүү хийд нь одоо гүн ухааны 3 датсан буддын шашны их сургууль, буддын шашны урлаган ухааны дээд сургууль, буддын шашны дунд сургууль, Эмч, Зурхай, Жүд, Эчин галуу, Жанрайсаг, Бадам Його зэрэг төвдийн буддын шашны сургууль датсантай. Энд та өөрийн болон олонний тусын тулд сайхан зүйлийг хүсч залбирч болно. Мөн бурхан шашны эд зүйлсийг худалдаалдаг байна. I hope you guys enjoyed the main square, and now we are going to Central Museum of Mongolian Dinosaurs, and that museum is full of the Mongolian dinosaurs fossilized foundings and also the exhibitions. Одоо бид нэр улаг урлагийн төв музейд явж байна. Тэгээ улаг урлагийн төв музей нь Монголын говьоос олдсон улаг урлагийн чулуучсан холдороотой музей байгаа. Бидний дараагийн өртөө бол улаг өрүүлийн төв музей. Дэлхийн түүхч археологчид Монголыг улаг өрүүлийн үлгийн нутаг хэмээн үздэг нь оргүй зүйл биш гэдгийг энэ музей нотлох юм. Хэдэн сая жилийн өмнө амьдарч байсан эртний улаг өрүүлийн олдурууд, тэр дундаа Монгол орноос олдсон олдурууд энэ музейд хадгалагддаг. Улаг өрүүлийн төв музей нь 2013 оны 1-р сарын 12-ноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Шинээр байгуулагдсан улаг өрүүлийн төв музейн анхны үзмэр бол Тарбазаур Батар юм. Мөн Монгол орны палеонтологийн олдурт газруудын гэрэл зургийн үзэсгэлэн үзэх боломжтой бөгөөд энэ хэсэгт Монгол орны улаг өрүүлийн олдурт газар болох Дундговь аймгийн Баян Жаргалан сумын Хүрэн дух, Өмнө Говь аймгийн Хан богд сумын Байшин цав, Амтгай, Өмнө Говь аймгийн Гурван Тис сумын Нэмэгт, Хэрмэн цав, Баян Хонгор аймгийн Баян Говь сумын Бүгийн цав зэрэг Монгол орны улаг өрүүлийн олдурт газруудын гэрэл зургуудыг дэлгэн харуулжээ. Би Монголд 7 дахь удаага ирж байна. Улаанбаатар хотын нэлээд олон газрыг үзэж сонирхож байлаа. Харин энэ удаад Сити тур автобус аяллаар хоттой илүү танилцж байгаадаа баяртай байна. Улаг өрүүлийн музей, Богд хааны музей их сонирхол татлаа. Үнэхээр үзэгсэлэнтэй юм. Монголд ирж байгаа хүн бүхэнд хотын аяллыг санал болгож байна. Сити тур. Taking the bus and хотын аялал үнэхээр таалагдж байна. Олон газар орж үзлээ. Их сонирхолтой байна. Улаг өрүүлийн музей нь бидний болон бяцхан хүүхдүүдийн анхаарлыг ихээр татаж байлаа. Баярлалаа. the dinosaur is quite cool for the kids. Харин одоо зайсан толгой буюу үзэсгэлэнт туулгын хувьд орших дурсгалт газруудтай танилццгаая. Эхний газар бол Богд хааны ордон музей. Энэ нь Монголын сүүлчийн хаан 8 дугаар Богд Жавцсан дам хутагтын ногоон ордонд байрлах музейн цогцлбор юм. Монгол улсын анхны бөгөөд хамгийн баялаг сан хөмбөгтэй музей гинэ. Уг ордонд байсан түүх, соёл урлагийн зүйл, бурхан тахил, угсаатны зүүн идүүлэг, төрөл бүрийн амтны чихмэл зэргийг музейн үзмэртэй нэгтгэснээр уг музейн үндэс суурь бий болжээ. Энэ нь 7 сүм 20 шахан байгууллагаас бүрдсэн цогцлбор юм. Жилд 40,000 гаруй үзэгч хүлээн авдаг байна.
Тиймээс Монголын үндэсний томоохон брэнд бүтээгдэхүүн болох ноолуурын хувцас эд хэрэглийг сонирхож худалдан авалт хийх боломжтой. Монголчууд бол нүүдэлчин ард түмэн. Тиймдээч нүүдлэн амьдрахдаа хонь, ямаа, тэмээ, морь, үхэр зэрэг 5 төрлийн малыг гаршуулан өөрсдийн аж амьдралдаа хэрэглэж иржээ. Харин тэр дундаа эрсдэс цагаагаарт гайхалтай дасан зохицсон Монгол ямаанаас хамгийн ховор, хамгийн дээд зэргийн ноолуурыг гарган авдаг байна. Ямааны урт ширүүн хилэгсаар бүрхэгдсэн хамгаалагдсан ноолуурын нарийн ширхэг нь агаарыг барьж дулааныг бүрэн хадгалдаг гинэ. Тиймээс үүгээр хийсэн хувцас бол хамгийн дулаахан элчтэй байдаг байна. 3 дугаар сард хавар ирж хүйтний ирж сулрахад ямааны ноолуур гуйжиж эхэлдэг байна. Тиймээс үүнийг боловсруулж орчин цагийн загварын шийдлээр бүтээгдэхүүн гаргадаг гинэ. Энэ бол 100% байгалийн гаралтай эко бүтээгдэхүүн. Учир нь цайруулаагүй, будаагүй байгалийн үндсэн 4 өнгөтэй Монгол ямааны ноолуур нь дэлхийн өөр хаанч байдгүй лээ. Энэ бол Бурхан багш. Энэ газрыг Бурхан Буддагийн цэцэрлэгт хүрээлэн хэмээн нэрлэдэг байна. 2006 онд байгуулагдсан бөгөөд Солонгос улсаас хөрөнгө оруулж, Солонгосын Буддын шашны уран баримлчид Бурхан багшийн дүрийг суурийн хамт 23 м өндөртөгөөр бүтээжээ. Буддын мэлмийн Улаанбаатар хотыг чиглэсэн байдалтайгаар бүтээгдсэн ба энэ нь хотыг харж хамгаалах бэлэгдэлтэй гэнэ. Хотын оршин суугчид газраас ирэх аялагч жуулчдын сэтгэл санаагаа ариусгах, ариун дагшин газар байлгахыг бодолцсон. Инх тайван амар амгалан бэлэгдсэн хонх, тэнгэр газрын бурхтыг дуудан хамгаалуулах хингэрэг зэргийг бүтээж байрлуулжээ. За, сонирхолтой хөшөө харагдаж байна уу? Энэ бол монголчуудын хэлдгээр танктай хөшөө. Энэ нь хувьсгал Монгол танкын бригадынханд зориулагдсан бүтээгдсэн хөшөө гинэ. Одоогоос 50 жилийн өмнө буюу 1968 оны 5 дугаар сарын 9-нд бүтээн босгосон байна. Монголын ард түмний ханивын хөрөнгөөр хувьсгалт Монгол танкын цуваг байгуулж 1943 онд зөвлөлтийн айрамд бэлэглэж байсан төвхтэй бөгөөд энэхүү танк нь Германы Берлин хүртэл аялаж гарамгай гавья байгуулж бүгд найрамдах Монгол ард улс зөвлөлт холбоот улсын 9 утгангоор шагнагдаж байжээ. Хөшөөний доор Монголын ард түмний хөрөнгөөр байгуулагдсан хувьсгалт Монгол танкын бригад Гитлерийн Германы эсрэг дайнд оролцсон юм гэж бичсэн байна. Одоо харин энэ шатаар дээшээ гарцгаая. 600 гаруй гишгүр буюу 300 м урт шатаар өсөх болно. За, хамтдаа алхацгаая. Энэ бол зөвлөлтийн дайчдын хөшөө. 1971 онд бүтээн босгосон дурсгалын хөшөө нь Оросын хуучнаар зөвлөлтийн дайчдад зориулсан хүндэтгэлийн цогцлбор билээ. Цэргэрийн хөшөө 27 м өндөр, нэг гартаа зэвсгээ бариад нөгөө гартаа ялалтын тугаа барьсан байна. Талбайн төв дунд байрлах энэ мөнхийн гал буюу тулга нь амь өргөцсөн дайчдын гэгээн дурсгалыг үрд дурсан санахыг бэлэгдсэн байдаг юм байна. Дугуй хааны тойрог урт нь 60 м бөгөөд төмөр бетоноор цутгаж хийжээ. Хааны гадна талаар Монгол зөвлөлтийн гавьяаны одонгуудыг тавуулган сэлж Монгол үндэснийхээ угазаар чимсэн байдаг бол хааны дотор талд шилэн шигтэмлийн аргаар уралсан хоёр орны ард түмний найрамдалт харилцааг он дараалаар илэрхийлсэн зурглал байна. Энэ өндөрлөгөөс Улаанбаатар хотыг бүхэлд нь толдон харах боломжтой. Сайхан харагдаж байна шүү. Бидний аялалтай нэгдсэн зарим жуулчдынхаа сэтгэлдлийг хуваалцъя. Монголыг бид өнөөдөр харж байгаа түүхэн барилгуудаар нь болон энэ үлэг гүрүүлийн музейгээр нь төсөөлж болохоор бас монголчуудын хувьд Чингис хаан их чухал үн цэнтэй гэдгийг хотын аяллаар мэдэрлээ. Их сонирхолтой өөр мэдрэмж төрүүлж байна. Энэ аяллаар шинийг үзэж, шид зүйлтэй танилцж байгаадаа баяртай байна.
City Tour-оор аялаарай. Aujourd'hui, on a visité Ulaanbaatar avec Ulaanbaatar City Tour. I would recommend the city tour to anybody coming to Ulaanbaatar. Yay, the city tour! Yay!欢迎你来乌兰巴托城市旅游。Ийхүү Төв Азийн цээжинд орших Монгол улс түүний нийслэл хотын багахан хэсгийг танилцууллаа. Олон ч зүйлийг мэдэж авсан гэдэгт итгэлтэй байна. Үнэхээр Төв туршлагын ариун баялаг үлгийн нутаг, орчин цагийн интерьерийн шийдлээр баригдсан гайхалтай барилгуудын цогц шийдлийг харж болох нэ. Харин одоо та өөрийн биеэр ирж Улаанбаатар City Tour-аас танд санал болгосон аялын сонирхолтой хөтөлбөрөөр улам ихийг мэдэж аялаж үзээрэй гэж урьж байна.